За өнөөдөр Өмнөг аймгийн хэмжээнд улсын төрөл мөрөгжлийн олимпиадын Орслны олимпиад явагдаж байна. За энэ олимпиадын үеэр би бас 40 жил ажилласан хамт олонныхоо тайланг, ажлынхаа тайланг товчхноор та нартаа үзүүлж байна. За энд ингээд сая өнгөрөөд гарсан зургнууд бол миний үе үеийн хамт ажиллаж байсан багш нар. За энд бол одоо улс тухайн үедээ амжилт гаргаж хөдөлмөрийн авраг, байгууллагын авраг болж явсан зургнууд байна. Монголын багш нарын 5 дугаар төлөвлөгч оролцож байлаа. Энэ хөдөө суманд төлчин байлаа. Хөдөө суманд ажиллаж байгаа чинь сараар төлчнөр явуулчихдаг шүү. Энэ одоо би цэцгээс зүүн тийш нь гомсор гэдэг айл төлчин хийж байсан. Одоо хичээлээрээ хийсэн тойл бичгнүүд байна. Тэгэл одоо нэг үдсэн сэдвээ нэгтгээд зохион бичлэг бичдэг. Одоо нэгж яриа жишээлбэл манай гэрүүл, манай сургууль. Саяхан одоо манай хүүхдүүд номны тухай үзээд энэ номыг яаж ашиглах тухай зөвлөмж бичсэн 9 дугаар ангийнхны гэх мэтлэнгээр хүүхдүүдийн хийсэн юм энд зөвхөн хавсан. За энэ тавиур дээр үе үеийн одоо баг миний үзэж байсан сурч байсан үеийн сурах бичиг энд байгаа. Үе үеийн өөрчлөгдөж гарсан сурах бичгнүүд байдیں۔ Тэгээд энэ орс хэл сурч байгаа хүмүүст хэрэгтэй. Русский как иностранный гэж заадаг сурах бичгүүд. За энд миний хэдэн 80 ном би одоо банк хэрэгэлдэг. За энэ манай англи хэлний кабинетад байдаг англи номнууд. Хүүхдүүд картаар авч уншдаг. Хөөрхөн дуртай. Энэ одоо санаа аваад орсоор ч гэсэн хийчих болохоор хөөрхөн өдөр болго ингээд юугаа солио явчихна. Оноо сольчихно. Өнөөдрийн цаг агаар сар өдөр бүгд байдаг. За энд болохоор миний одоо энэ багшлах хугацаанд гаргасан амжилтууд олимпиад миний шав нарын зурагнаар ингээд дүүрэн байж байна. Энэ одоо бүр 97 оны анхны олимпиадын аваргууд Ванчгийн ойдов, Вадягийн саран цэцэг, улам ундрах гэдэг. Энэ миний хобби. Энэ телевизэн сэтгүүлийн югаар би хүүхдүүд хэрэгтэй юмыг за энэ төрөл бүрийн сонжоонууд. За миний хамгийн дуртай унших дуртай энэ харнууд давхт гомсронгийн гал бодрохын гоё нийтлүүд байдгийг. За тэгээ эндээс ингээд олимпиадын маань аваргууд хүүхдүүд эхэлж байгаа. За энэ миний өөрийн олимпиадаар авсан одоо медалууд. Би ч одоо аймагта 11 ч удаа юм алт мөнгө төрөл. Төвийн бүсийн олимпиадаас 2 алт, 3 мөнгө. Улсын олимпиадаас 3 удаа тусгай байрны шагнал авсан. За энд ер нь манай хүүхдүүд баг бүгд бий. За энэ их гоё түүхтэй. Одоо 80 хэдэн оны манай 1-р сургуулийн орс хэлний багш нарын танилцуулга Орсны баяраар яг ийм хийж гаргаж ирсэн юм. Энэ их хөөрхөн цогт тогшимаа зургаал гортхон сүрэн байна. Туяа багш маань байна, сарам туяа багш маань байна. Наран гэрэл багш. Энэ манай сургуульд ажиллаж байгаа явсан Эрдэнэ чимэг. За энэ аймгийн төмөн газрын ажилтан ууган туяа гэд. Энэгээр болохоор миний спортын амжилтууд байгаа. 2015 эсвэл Ахмадын улсын аврагт явж спортын мастер цолвортож байлаа. Энэ их хөөрхөн. Энэ оюутан байхдаа би эрхүүгийн багшийн шигшээ тоглодог байсан. Тэгээд эхлээд 2 дугаар зэрэг аваад дараа 1 дугаар зэрэг. Энэ бүр их хөөрхөн. Хэддүгээр анги юм байна. 70 оны гэж 10 дугаар ангида сургуулийн спортикадаар төрүүлж авч байсан шагнал байна. Энэ бүр хэдэн он гэж байна. Энэ бүр бага анги юм байгаа хэвчээ. Ингээ хөнгө атлетикээр эхлээд их яв хичээлдэг байсан. Ханаа гар өнгөл хаяад байна. Энэ манай юуны англи хэлний олимпиад амжилтууд байгаа. Манай англи хэлний багш нар манай заахаргын нэгдлийн бас танилцуулган. За энэ дээр болохоор миний одоо хичээлдээ ашигладаг хэрэглэх түүнүүд. Ер нь голцоохон сэдвээр төрөлжүүлж хийдэг. За энэ одоо что у тебя болит гэдэг хичээл ийж өрөө бүрдэл энэ тэмдэг нэрний хичээл ийж бүрдэл гэдэг. За энэ тарах материалууд энэ бол одоо нэлээд дээр хийсэн. Ийм юм их хэрэглэх дуртай бай. Одоо ийм хөөрхөн таавар. Одоо энийг хүүхэд хараад яах нь вэ?
тоогоор зөрүүлээ уншихаар өөр болох жишээтэй. Кото байснаа кот болох жишээ. За энэ би орос хэвлэл их илбэг байх үед сэтгүүлүүдээс ийм хөөрхөн жижигхэн хүүхдийн юмор хошин шогуу цуглуулаад тэгээ хүүхдүүдээр айгүйх орчуулдаг байсан. Дээр үед Мурзилка Веселый картинки гэл хөөрхөн сэтгүүлүүд гадаг байхад гол нь ингээд бяцхан ном хийчдэг юм хөөрхөн юу аваад хайчлаад ингээд ном болгочдөг. Ийм юм байдаг байсан. За энэ миний зүгээр сэтгүүлийн юугаар ярьсан. Англи хэлний энэ миний нэг уралдаанд хийж байсан. Хичээл ашиглах. Энэ их хөөрхөн юм бэ. Энэ үнийг энэ Learning English гэдэг инфо ТV дээр цаврал хичээл гардаг байсан шүү дээ. Тэрийг хичээл цуглуулад ингээ хавцсан хийсэн. Ер нь бол толцоохон дандаа ярианы харилцааны юм уу. Хост үзэсгэлэн. Миний. За энэ болохоор миний нөгөө даагууны сан 789 анги байдаг. За энэ болохоор жинхэнэ нөгөө хичээл хэрэглэдэг. Шинэ үнүүдийн хавталсан. Энэ болохоор одоо зөвлөсөн үг, тоглоом, таавар, сүлжээ. За энэ гурав болохоор дандаа дөрвийн реализм байдаг. Энэ болохоор дан зураг хичээл ашиг. За энэ дан зөвлөсөн үг. Энийг ингээд бид нар хичээл дээр 7-7 хоногаар хатчаал хүүхдүүдэд шийдэлцгээр садад ингээд явдаг. Шийдэл одоо төлхөөгийн гадаа төлөшгүй залгидгийн ингээд тоолгүй гэж Монгол зүйл төрүүд коммент лен борт гэж ингээд хүүхдүүд дүүцсэн Монгол зүйл үгтэйгээ дүүцүүл ингээд шийдэлдэг. За энэ бас хүүхдүүд хийсэн юм хичээл дээр одоо энийг бол маш хурдан зүгээр л үүдээр ороход нэг асуулт өгдөг ч юм уу. Арай хүндийг нь болохоор нэг минут өгөөд одоо 5 асуултанд хариулсан байна нэтэр гэдэг энэ сахгүй. Марууж ингээд савх ашиглаад. Тэгээ эн чинь бас ард талаараа би бас хэвлэл дээрээс цуглуулад дандаа хүмүүсийн хэлсэн маш гоё өгнүүд байдаг. Хүүхдүүд тэрийг бичиж авах их дуртай. За энэ их гоё юм байна. Энэ одоо нэлээд дээр үед байсан орсны үзүүлэлт. Энийг одоо би сканерээр нэг бүр дэлгэцний гоё болох юм гэж байна. Ингээ ганцхан гоё үлдсэн. За энэ манай англи хэлний олимпиадын аваргууд тэгээд өчөөсөн шагнал энэ гоё өгөн тоглоом бэлгүүд байна. За ерөнхийдөө ингээд товчхондоо ярих юм байна да.